Нахлах ангийн сурагчдыг нэг нэгээр нь хэн нэгэн алж эхэлнэ. Тэдний дунд яг ямар нууц байгаа вэ? Зяйвацхан бамбарнууд минь. 60к сабынхаа спешиал кино болгоод амлсан ёсоор өмнөд Солонгос улсын слэшер төрлийн кино болох Алдарт Дитбэл киноны 1-р ангийг хэдийнэ оруулсан бол одоо 2-р ангийг нь оруулахад бэлэн боллоо. Мэдээж энэ ангийн хамгийн том онцлог чухал зүйл бол бид бүгдийн сайн мэдэх Алдарт T-аараа хамтлагийн бараг л хамгийн одно гэж хэлж болох Жион гол дүрт нь тоглосон байдаг. 8 ширхэг буюу хоррор жанр доторх нэгэн саб жанр болох слэшер төрлийг өмнөх анги дээр сайн тайлбарлаагүй юм байлээ. Слэшер гэх төрөл нь бол аимшигын киноны нэгэн дэд төрөл бөгөөд ихэвчлэн нэг буюу бүлэг хүмүүс өөр нэг хэсэг бүлэг хүмүүсийг нууцаар нууцлагдмал байдлаар нэг нэгээр нь хурц эртээ зүйлсээр ангуучлан алдаг тухай гардаг төрөл. Дитбэл киноны 2010 онд гарсан 2-р анги нь өмнөх ангитайгаа үйл явдлын хувьд ямар ч хамааралгүй бөгөөд өмнөх ангиасаа бага зардлаар буюу ойролцоогоор $800,000 бүтэж 5.2 сая долларын ашиг орлого олсон байдаг. Ерөнхийдөө бол өмнөх ангиа гүйцэж чадаагүй л гэсэн үг. Зяк тэгээ танилцуулга энд өндөрлүүлээд Алдарт Дитбэл киноныхаа сүүлийн буюу 2-р анги болох 2010 тэгсэн Дитбэл 2 Bloody Camp нэртэй кино руугаа орцгоё. Гиснээс манайхаа дараалал зөндөө олон солонгос аимшиг кино ярьж байгаа юм чинь одоо Таиландын нөгөө Алдарт бас л эвгүй аимшиг кинонуудаас ганц нэгийг яривал юу гэж бодож байна. Манайхаа үзмээр байвал энэ бичлэгийн доор комментээр үзье гэд бичээрэй за. Тэйон бол Наре нэртэй хоёр найз нь усан сэлтийн тэмцээнд орон байр эзлэн зураг авахлахдаа манай гол дүрийн Сэйг дуудан 3 найз хамтдаа зураг авахулж буугаар кино маань эхэлнэ. Нахлах ангийн хичээлийн жил дуусах төхөж хамгийн сүүлийн шалгалт авахуд манай хүний найз Наре нь шалгалтын шоглоом дээр бараг л зураг зураад л унтаад өгдөг. Удаачгүй байхад энэ бүдрэн орж ирж буй багш бол манай сургууль шинээр ирж буй дадлагын багш. Энэ шалгалтын дараа дадлагын багш 0 дотор бүгдээрээ сайн байна уу? За хичээлээ эхлүүлцгээе гэдэл толиндоо давтаж байгааг нь харуул хөөхий бас багш болчихгоо л үзээл ах шиг байгаа. Дадлагын багшийн эхний хичээл эхлэхэд хүүхдүүд дадлагын багшийг сургуулийн өөр нэгэн багштай эвгүй төрхтэйгээр зураг эвлүүлчихсэн инээлтэд л дамжуулж байх ба энэ нь ангийнх нь нэг чимээгүй гажигдуу сайко нөхрийн л хийсэн ажил байх нь тэр. Удаачгүй ангийн багш болох чаа багш орж ирэн зуны амралт чинь ингээд эхэллээ. Та нар одоо ахлах ангийн хүүхдүүд шүү. Битгий энэ тэрүүгээр хэрэг тариад яваад байгаарай. Гиснээс сурлагаараа эхний 30 ч гэсэн сурагчид үлдээж дотор байранд байрлан тусгай сургалттай шүү. Бусд нь харин сайхан амраарай. Харин тэр 30 сурагчид маргааш уулзцгаая хэмээн хэлээд л гараад явдаг. Хүүхдүүд жилийн эцэнд дүнгээ харах гээд яаран коридорт гарахад мэдээж энэ сургуулийн гавал болох Живүүн болон Сүүйл нар эхний 2 байранд орсон байх нь тэр. Манай Сэй ч өөрийн дүнгээ хартал 25-т орсон байх ба топ 30 сурагчид ороогүй ч нэмэлтээр найз Нарен орсон байдаг. Жаахан ууртай ааштай найз Нарен ч энийг харан ээж руугаа дахиад мөнгө өгөөд намайг оруулчихсан юм уу? Би энэ сургалтанд явахгүй гэж хэлсэн штэ гэдэл аашлан уцаар ярин явж харагдана. Нөрөөчулж манай Сэй гэртээ ирэхэд цаад өрөөнд нээж нь яг л галзуу хүн шиг орилж аав нь ханаа эмээ уух хэрэгтэй штэ гэдэл ярилцсан сонсогдох ба манай хүн ягаад ч юм юу сонсоогүй мэт цааш яваад л өрөөндөө орж харагдана. Манай хүн хальт хуучин цагаад орсон нөгөө үлдсэн нэг найз болох Тэйонтойгоо хамтдаа гэртээ төгөлдөр уур тоглож харагдах ба гинтэл найз нь чөтгөр шулмас шиг л гартаа болсноо царай нь их л эвгүй болсон харагдсанаар нойрноосоо цочоод л сэрхэн тэр. Зуны сургалт эхлэж манай Сэй хамаг ачаа бараага бэлдэн сургууль дээр ирэхэд найз Нарен таарснаа юу ч дуурахгүй яваад л өгдөг. Өмнө нь хэдий дотны найз байсан ч одоо жоохон харилцаа муутай л юм шиг байгаа. Төд удалгүй шилдэг 30-ад багтсан сургуулийн Алдарт хос болох Ромео Жулиет нэлээд баяа айлын хүүхэд болох нөгөө сурлагаараа хоёрт ордог Сүүйл нулирч орж ирсэн бас нэгэн сурагч болон нөгөө ангийн гажиг сайко нөхөр ирж харагдана. Нийнхүү зуны сургалт эхлэхэд өөр нэг ахлах багш нь та нар шилдэгүүд болохоор сонгогдсон шүү. Илүү сайн хичээж хүссэн сургуульд орцгоё. Бас өөр ангийн сурагчид байгаа тул хоорондоо илүү сайн танилцаж найзууд болох алтан боломжгүй гэдэл ихэнх сүрхийн үгээр зуны сургалтыг эхлүүлдэг. Дадлагын багш дүрм ёсоор хүүхдүүдийн утсыг хурааж авахд нөгөө гажиг сайко нөхөр чинь утастайгаа хамт шалдан нүцгэн төрхтэй жижигхэн тоглоом өгч харагддаг. Бас л овоо гажиг нөхөр байгаа юм шүү энэ. Нийнхүү бараг л зуны вакуумжуулсан сургалт чиглэж манай хэд шүн болтол хичээл номоор ёстой л нэг бөмбөгдүүлж эхлэндэ. Зуны сургалтын эхний өдөр дуусахад үлдсэн 3хан багшийн нэг болох нөгөө ахлах багш нь би гадагшаа гарах нэг ажилтай байгаамаа. Та хоёр хариуцаад байж байгаарай. Өглөө эртгий ирнэ гэдэл хамаг хаалгуудад түгжээд түлхүүрдээд яваад өгдөг. Дотор байрныхаа өрөөнд манай Сэй одоо
одоо яагаад ч юм харилцаа муутай ч хуучны дотны найз ааш муутай наарай болон ангийн хамгийн ихний ширээнд суудаг зүтгэлтэн болох бондгор шүмбүүр хоёр нөхөртэй нэг өрөөнд хуваарлагдсан байхан тэр. Өнөө бондгор нь нэрээ хүүхдүүд сургуулийн усан санд сүнс харсан гэсэн нэр нь Тион гэсэн гэхэд манай хүний ааштай найз наарай нь хүний үхэл чамд тийм хөвгөлтэй байна уу аа гэдэл шууд л уурлаж харагдана. Манай хоёрын нөгөө найз болох тэр Тион нь хөөрхий өнгөрч гсэн юм шиг байна лээ. Энэ үеэр нь өнөө шүмбүр бол битгий юм яриад би айгаад байна штэ гэдэл уурлан нойлд ороод эмээ уугаа сууж байтал яг энэ үеэр нь сургууль дээр усан сэлтийн багш нь бэлтгэлээ хийчихээ шүршүүрт орж байтал гинтэл тогон тасарснаа нэг зүйл гарч ирээ толинд цаваад л аваад явчихдаг. Өнөө сургуулийн хос Ромео Жулиет хоёр ч хамтдаа нэг газар хонож байгаа юм чин боломжийг алдаж болохгүй гэд номын санд нөгөө нууцаар юу яах гэж байгаа л харагдана. Кадр солигдоход гинтэл хин нэг нь нөгөө хос хоёрын охиныг нь бөөн цуснаж болгочихсон нүрийг нь шууд зүү утсаар ойж харагдах ба сургуулийн агаар жуулагчаар нойрсуулагчтай хий орсноор сургууль доторх бүхэл хүн унтаад өгдөг. Давтлагын өрөөнд хичээлээ хийж байгаад шууд л унтчихсан сурагчид юу болвоо гэдэл гайхан сэрж эхлэхэд манай Сэгийн яг урд нь ямар хүү ээжийнхээ өшөөг авахгүй байх юм гэх үг харагдах ба нөгөө шүмбөөкийн дээрээс туслаад л эхэлдэг. Шүмбөөгч гайхан дээшээ харахад гинтэл нөгөө хос хоёрын эмэгтэй нүрийг нь ойчихсан хүлүүлчихсэн байдалтай үххийн наагуурын мунаад ирэх ба дотоод зүлжээгээр нь энэ үеэс эхлэн өөр нэг шалгалт эхэллээ. Хийж чадахгүй бол та нар нэг нэгээрээ үхэн. Хин үхэх мөн би ягаад энийг хийгээд байгааг зөвөр хариулж чадсан сурагчид л амьд үлдэнэ. Химэн хэлэх ба сурагчид гайхан мэлрэн зогсож байхад нөгөө хүлүүлчихсэн охин шууд л унаад унахтаа толгоогоо ширээн цохоод л нам. Найн цочирдсан сурагчид бүгд л орилолтон сургуулиас гарах гэж үзэхэд мэдээж л бүх хаалгыг нь нөгөө ахлах багш нь түгжээд явчихсан л байхан тэр. Дадлагын багш гарч ирэн илүү түлхүүр байна уу зэргийг чаа багштай хамт шалгаадахыг бүгд 50 бас хамтдаа байж бай гэдэл овоо тайвшруулж байхад сургуулийн зурагтаар нөгөө хос хоёрын залуу нь харагдах ба нөгөө шүмбөөг та нарын яриад байдаг тэр Тионы сүнс бид нарыг алах гээд байна гэдэл хэлэхдээ зэрэгцэн ашгүй нөгөө чаа багш ирээд юу болсон тухай мэдээллийг аваад хүүхдүүдийг анги руу нь явуулаад өөрөө нөгөө сурлагаараа хоёрт орсон сурагч сүйэлтэй хамт багш нарын өрөөрөө уцаар ярихаар явдаг. Мэдээж л утас болон компьютерийн бүх сүлжээ тасарсан байдаг. Хүүхдүүд ч нэг ангитаа цуглан нэрээ тэр Тионгийн охины сүнс ирчихсэн юм байх та гэдэл ярилцаж байхад ангийн нэг танхаа нөхөр өгсөн баасны сүнс та нар сая хараа өстэй сүнстэйгээ моцикл унаад байх уу те гэдэл нөгөө өдрөгөө сая хэн байхгүй байсан. Чи юу гэдэл савсагнаад эхэлдэг. Ингээд хоорондоо маргалдаж байхад гинтэл нөгөө шүмбөгч нь Нийнхүү эмэн солигдож санаандгүй хор уснаас болоод 3 дахь сурагч өнгөрөхөд манай Сэй гинтэл гимгүү ээж нь алуулахад ямар хүү ээжийнхээ өшөөг авахгүй байх юм гэдэг тэр бичиг нь хаан Ёнсаны ээж юуны үхлийг хэлсэн юм байна. Ээж нь хор ууж өгдөг гэдэл энэхүү зүйлсийн тайллыг нөгөө хэддээ хэлхэн тэр. Удаачгүй ангид чаа багш нөө хамт явсан сурагчтайгаа орж ирэхэд өнөө танхаа сурагч багшаа та ер нь энэ бүх хугацаанд хаа байсан аа гэдэл далчгнаж байгаад багштай дарваатлаа нэг госуулдаг ба гинтэл тог тасрахад юу болоод байгааг нь мэддэггүй бүгд л үүмэлдэж эхэлдэг. Наашгүй нөгөө чаавагш гарч идэнгээ асаагаад бүгдийг нь тавьшруулад бүх сүлжээ тасарсан байна. Бид нар техникийн өрөө орж шалгаатгая. Харин та хэд огт салалгүй бүгдээрээ дотор байрандаа очиод байж бай гэдэл ашгүй нэг эмх замбраагүй байдлыг зэгцэлж чаддаг. Дотор байрныхаа өрөөнд орон байж байхдаа манай Сэй ширээн дээр байх нэгэн зургийг хараад Тионы ширээн дээр энэ зураг одоо болтол байдаг гэхэд нөгөө ааштай найз нараа ашгүй нэг ам нээж манай хүн рүү чи Тионыг өнгөрснөөс хойш анхны удаа л дурслаа. Худлаа марцсан царайлаад байсан мартаагүй юм байна шүү гэдэл хэлхэн тэр.
Энэ үеэр өрөөнийх нь нөгөө бондог USA чи тэр сүнс энтергээ яригадад байдаг Тионтой хамт амьдардаг байсан юм уу хэмээн асууснаар тэр Тион найзынхын тухай хэдүүлээ олж мэднэ. Яг үнэндээ манай Сэй аавтайгаа хамт амьдардаг байсан ба аав нэг хүнтэй болж хамт амьдрахаар болоод тэр эмэгтэй нь охиноо дагуулan ирсэн нь тэр Тион найз нь байсан байдаг. Ерөнхийдөө бол step sister буюу манай Сэйтэй тэр найз Тион нь эгч дүү болсон гэсэн үг. Тэр найз Тион нь уулзсан эхний өдрөөсөө л эхлэж яриа хөөрөө их л сайтай их л хөөрхөн охин л байсан байдаг. Гэвч тэр Тион найз нь амиа хорлон өнгөрсөн ба эгч дүү байсан тухайга хамтдаа нийлдэг байсан дотны найз нь Нараад огт хэлж байгаагүй учраас л энэ найз Нараа нь манайханд аашлаад л уурлаад л байдаг юм байна. Найз Нараа ч би Тионы ажил явдал дээр л та хоёрыг эгч дүү байсан тухай мэдсэн. Чамайг бас Тионыг үзэн ядж байна гэдэл их л гомдсон шинжтэй л хэлж харагдана. Энэ үеэр нөгөө танхай сурагчаар ахлуулсан хідэн сурагчид хэрэгтэй зүйлс олдож магадгүйгээд сургуулийн галтайгаан дорн юм хайх явцдаа хідэн хүнснийг аз олох ба нөгөө сайко нөхөр чинь ганцаараа коридороор явж байгаад хэн нэгэнд баригдах шиг л болдог. Тог буцаж холбохоор техник өөрөөрөө явсан хэд тогны шийд доторх тасалсан утаснуудыг өнгөнгөөр нь холбоод ашгүй нэг буцаа тогттой боллоо гэхэд гинтэл нэг цахилгаан мотор ажиллаж эхлэн хийн даралтай хатаасны буу ажилласнаар хөөхний нөгөө сурлагаараа хоёрт орсон бас нэг гавл сурагч болох сүүйл нь битүү хатаасан зогтоод өнгөрхөн тэр. Бүр сэтгэлээр унсан чаваагш коридорт харуулах юм байж байхад нөгөө сурлагаараа нэгт ордог сургуулийн гавл жиюун нь багш дээрээ ирснэ. Багшаа энэ нөгөө асуудлаас болоод байгаа юм болов. Яг л тэр үед хамт байсан сурагчид үхээд байна штэ багшаа гэхэд чаваагш босч ирэн зүгээр л чимээгүй бай. Хинч тэр зүйлсийн тухай мэдэхгүй байгаа тул амаа тат гэл нэг л сонин нууцлаг зүйлсийн тухай ярилцаж эхэлнэ. Тэгснэ энэ гавл жиюун нь багшаа өөр нэг сурагч бас байгаа гэхэд цаг хугацаа өнгөрсөн харуулах ба нөгөө гажиг сайко нөхөр чинь энэ гавл жиюун луу нэг үхсэн хүний зураг явуулан дарамтлж байгаад дохтуутай мөнгө авч буйн харагдана. Нүүл явдал одоо үедээ буцан ирэхэд чаа багш тэр гажиг сайко нөхрийг алж тэр нуугаад байгаа бүх зүйлсээ нууц чигээр нь үлдээхээр хайн очтол өнөөх нь сургуулийн зураг угаадаг өрөөнд цаашаа араад л сууж байдаг. Чаа багш гажиг нөхрийг яг араас нь алхах гэж байхад өнөөх нь хэдийнэ өгчихсэн байх ба сая өгсөн сурагчдын орсон бөөн зургуудыг хэн нэгэн угаагаад өлөгчгсөн байхан тэр. Чаа багш жогцом сандран бүх хальснуудыг нь бүр мөсөн шатаахаар нэгэн хальс хатаадаг төхөөрөмжийг онгойлгохтол гинтэл араас нь хэн нэгэн түлхээд оруулцдаг. Сурагчид нөгөө олсон газнуудаа бэлдээд байж байхад гинтэл сургуулийн телевизээр хатаасан буунд өгсөн нөгөө гавл сурагч сүүйлийг харуулснаа нараас нь чаа багшийг харуулснаар бүх сурагчид яран сургуулийн зураг угаадаг өрөөрөө гүйлдэн очино. Тэр үед нь гинтэл нэгэн проектор аснаа зургууд харуулж эхлэхэд зураг болгоны дээр нэг үсэг битсэн харагдана. Чаа багшийг гаднаас нь түгжээд нэгэн код хийдэг цоожоор цоожилсан байсанд манай Сэй газ тэр үсгүүдийг нийлүүлэн Memento Mori гэдэг үг байна гэдэл гүйж очоод онгойлгохын даваан дээр чаа багшч мөн шатаад л өгөх юм тэр. Чаа багшийг өгсөний дараа манай Сэй хамгийн ихэнд өгсөн охины нүүрэн дээр зүү утсаар ойхдоо үг битсэн байсныг санаж байна уу. Тэр үсэг нь саяны үсгүүдтэй нийлээд Memento Mori гэх үг бүтсэн. Тэр үг нь үхлийг сан гэсэн үг гэдэл хэлэхдээ зэрэгцэн проектороор нөгөө Тион охины толгойд цус олчихсон үхсэн зургийг харуулдаг. Сурагчид сандралтан юу вэ? Тэр Тион амиа хорлоогүй мó гэдэл гайхахтай зэрэгцэн нөгөө ааштай найс Наренч бүр гайхан манай хүн рүү Тион амиа хорлоогүй мó гэдэл дайрч эхлэхэд манай хүн бүр айсан шинжтэй би юу хийхээ мэдээгүй маа. Гэхдээ би алаагүй гэдэл уйлж эхэлдэг. Энэ үеэр сурагчид юу ч гэсэн энэ угаагаа тавьчихсан зурагнуудад учир байна гэд зургуудыг хартал зурган дээр байгаа бүх хүн одоогоор өвчгсөн байх ба одоо ганцхан нөгөө сурлагаараа нэгт орсон гавл жиюун гэдэг охин л өхөөгөө ба одоогоор энэ өрөөнд байдаггүй. Энэ үеэр тэр жиюун бүр сандарчсан коридороор явж байхад ашгүй дадлагын багш таарахад багшаа би одоо яах вэ? Бүгд өвчглээ. Би дараагийнх нь юм байна. Одоо миний үхэх хэлж юм байна. Гэснээр энэ үхээд байгаа сурагчид болон чаа багш өмнө нь яг ямар зүйл хийсэн тухай хэдүүлээ олж мэднэ. Сая сургууль дээр үхдэг нөхдүүд өмнө нь хичээлээ хамт хийдэг нэг групп байсан ба нэг өдөр хичээлээ хийж байхад хос хоёрын эрэгтэйнд алчгнаад хэдүүлээ зөндөө удаан хичээл хийлээ штэ. Жаахан юм уух уу гэснээр жиюуны локроос нэг шилэм гаргаж ирээд сургууль дээр усан бассейны хажууд угаад нэлээд л зогцсон харагддаг. Энэ үеэр нь манай Сэй бол Нарагийн хамгийн дотны найз усан сэлэлтийн тамирчин тэр Тион нь ганцаараа сэлэлтийн бэлтгэлээ дуусгаад шүршүүрт орж байсныг нь нөгөө согтуу нөхдүүд хараад нэгэн сэжгийн санаа бодож олсон байдаг. Согтуу нөхдүүд нөгөө хатаасны буунд битүү буудуулж өгдөг гавс сурагч сүүйлийг чи ер нь хүнтэй унтаж үдсэн юм уу энэ гээд сумлаж байгаад нөгөөх нь согтуудаа тэр Тион охиныг хүчнэх гэж оролдож байгаад нэг сайхан бүлдэгдүүлээд л өнхөрч унсан байдаг. Нараас нь одоо энэ хідээс ганц ухаагүй амьд үлдсэн сурагч болох чи юу нь тэр Тион дээр очоод энэ сүүлийн аав нь прокурор штэ хил амаа бодож яваарай маа гэдэл алчуур өгт нь маш их уурсан Тион охин шууд алгадаад л авна. Энэнд нь жуурсан чи юу нь Тионыг үстэй л цааш түлхэхэд нүдэрээ угаалтур цохоод нүл цус болоод л газар шууд л унсан байдаг. Нүүл явдал одоо үедээ боцон ирэхэд өнөө чи юу нь дадлагын багшд бид нар согтуу байсан бас зүгээр л хөвгөлдөж байсан багшаа надад туслаач бид нар Тионыг алах гээгүй та надтай хамт цагтаагийн хэлсэн яваач би өхмөөргүй байна гэдэл үйлээд салганан хэлэхэд дадлагын багш нь гинтэл их л эвгүй хоолоогоор
болохоор тэгээд ягаад одоо л үнэнгээ хэлж байгаа юм бэ хэмээн хэлэхэд гинтэл жию охины араас нь өөр нэгэн бэлэтэ гар гарч ирэн авч явснаар кадр солигддог. Бусад сурагчид тэр жию охиныг хаан явхад гинтэл сургуулийн телевизээр дадлагын багш гарч ирснээр одоо та нар юу болсон тухай ойлгосноо? Хийсэн бүх зүйлсийн чинь нарт хариуцлага байдаг гэдгийг үргэлж сана. Би та нарт сүүлийн ганц боломж олгоё. 10 минутын хугацаатай би утасны сүлжээ унтраагчаа зогсооё. Спорт зааланд нэг сейф байгаа. Тэр дотор та нарын хураалгасан бүх гар утаснууд байгаа. Утаснуудаа авч чадвал гэрийнхэн эсвэл цагтаа гэд хүссэн хүн рүүгээ залгаж тусламж гуйж болно. Энэ удаад л боломжоо алдвал та нар бүгдээрээ өхнө гэж мэд. Та нар бол бүгд шилдэг ухаантай сурагчид. Зөв шийдвэр гаргана гэж найдаж байна. Хэмээн хэлснээр цаг гүйж эхэлнэ. Сурагчид яран спорт зал руу явхад нөгөө танхаа сурагч хэдэн сурагчдтай хамт та хэд явж бай. Мөн новшийн дадлагын багшийг олж шанган хүртэнэ гэдэл салаад явхан тэр. Үйл явдал буцаад өнгөрсөн рүү буцахад харамсалтайгаар өнгөрсөн Тэё охины найз залуу нь ажиллаа дуусгаад найз охин дээр эртэл үхэхийн даваан дээр байсанд босорой би цагтаа дуудъя гэдэл сандарч байхад хажуунаас нь нөгөө сэлэлтийн багш нь харчихсан байдаг. Хүн гимтээчгээ зүхтаж байгаа нөхдүүдийг ч нөгөө гажиг сайко нөхөр холоос зургийг нь аваад тэр зургуудаараа тэр эдэг дарамтлж мөнгө автгал байсан байдаг. Сургуулийн зургийн өрөөнд байсан тэр хальс болон хэвлсэн зургууд бүгд энэ гажиг нөхрийнх л гэсэн үг. Цагтаа сэргийлэгч болоход сэлэлтийн багш бас энэ хэрэгт оролцсон сурагч нар бүр цаашлан нөгөө чаа багш хүртэл амаа нийлүүлэн яриагаа тохироод байцаалтынхаа үеэр бид нар харсан тэр найз залуун тэрийг алсан. Тэёныг цусуулчихсан хэвтэж байхад дээрээс нь боогод байж байсан гэдэл худлаа мэдүүлэг өгснөөр хөөхий ямар ч гэмгүй найз залуу нь зүйл анги аван 20 анги руу ачигдсан байдаг. Чаа багш нь мөнгөтэй сурагч нарын эцэг эхчүүдтэй тохирон мөнгө авсан учраас л ингэж энэ нийтдээ амаа нийлүүлэн төлөвлөгөөнд оролцсон л хүү дээ. Харин манай дадлагын багш нь Тэё охины найз залуугийнх нь төрсэн эгч нь ба хөөхий хүүн хэлмэгдэж 20 анги руу ачигдсанаас болж сэтгэлээр унан нээжинч мөн харамсалтайгаар өнгөрсөн л юм байна. Нэгч нь буюу манай дадлагын багш шоронлоо дүүдээрээ очиод өнөөх нь бүр сэтгцийн асуудалтай болсон байсан тул бүхэл бүтэн гэр бүлд нь гай болсон нөхдүүдээс өшөөгөө авахар дүүтэйгээ нийлэн энэхүү төлөвлөгөөг зохиосон гэн. Дүүн шоронгоос гарan манай дадлагын багш жалбаар зорин энэ сургууль дадлагчаар орсон л гэсэн үг. Үйл явдал одоо үедээ ирэхэд дадлагын багш дүүдээ одоо ингэж болчихлоо. Одоо дуусгая тэхүү гэхэд дүүн буюу тэр өрөвдөлтөөр өнгөрсөн Тэё охины найз залуу нь нэгчээ та явж бай. Одоо нэг л ажил үлдлээ гэдэл үлдэх ба дадлагын багш цааш явж байгаад нөгөө танхаа сурагчаар ахлуулсан хэдэн сурагчдад баригдхан тэр. Сурагчид ч яран спорт зааланд орж ирэхэд хамгийн сүүлийн нүгэлт сурагч болох Жиюны хоолойноос нь бүдүүн төмөр уцаар уян таазнаас бэхэлжсэн утасны нөгөө үзүр цэфний түлхүүрийг нь хийсэн харагдана. Мэдээж цэфэнд сурагчдын утас байгаа ба дээр нь сүлжээ удахгүй тасрах тоолуур гүйж харагдана. Ангийн найз Жиюныгаа аварна гэвэл утсаар тусламж гуйж дуудаж чадахгүй. Түлхүүрээр нь цэфэ онгойлгоно гэвэл ангийн найз Жиюныгаа дүүжилж аална. Мэдээж сурагчид хоёр хэсэг болон хэрэлдэн маргалдаж байгаад хамгал цагаа өрөөд эцэст нь ангийн найзаагаа дүүжлэн байрны түлхүүрээ татан буулгаад цэфэ дөнгөж онгойлгоод л утаснуудаа аваад байна уу ээжээ байна уу цагтаа юу гэдэл ярихтаа зэрэгцэн 10 минутанд ч дуусаж бүх сүлжээ тасархан тэр. Нэргээд харахад ангийн найз нь ч мөн хэдийнэ өгсөн байна. Нөгөө сэтгцэн юмтай залууч сургуулийн доод давхраас нь ихсүүлээд шатааж эхлэхэд сурагчид ч газ нөгөө айл түрэн бэлтжсэн байсан жижигхэн газнуудаа нийлүүлж холбож байгаад сургуулийн төмөр хаалтыг дэлбэлээд ашгүй нэг бүгд сургуулиас гүн гарах ба ганцхан манай Сэй тэнд байдаггүй. Энэ үед нь манай Сэй сургуулийн бассейны үсэрдэг тавцан дээр найз Тэёнтойгоо байсан бүх дурсамжуудаа бодон явах үед найз Тэёных нь нөгөө сэтгцэн юмтай болсон найз залуу нь төмөр гинж барьчихсан араас нь гарч ирэн чи миний Тэёныг үхэж байхад хаана юу хийж байсан гэдэл хоолойг нь боож эхэлснээр тэр үед нь манай Сэй яг юу хийж байсан тухай нууц ил болно. Үйл явдал буцаад өнгөрсөнд ирэхэд нөгөө нөхдүүд архиа уугаад нэлээд согтчихсон нөгөө балиар төлөвлөгөөгөө ярин байж байхад манай Сэй идэх юм бариад гаднаас орж ирсэн байдаг. Манай хүн балиар нөхдүүдийн ярьж бууг нь сонссон байсан тул бол би гуйж байна миний найзыг битгий өвдөг гэдэл өвдөг сөгдөд гуйхад нөгөө сурлагаараа нэгт ордог живүүн нь бид нар чамайг хүрээлэлтэд авсан аз шүү. Энэнд битгий оролц. Эсвэл буцаад тэр өрөвдөлтөй лүүсэр амьдрал руугаа буц гэснээр манай Сэй юу ч мэдээгүй хараагүй царайлаад нүдэндээ нулимстай шууд гараад явсан юм байна. Үйл явдал одоо үедээ ирэхэд найз Тэёныхын найз залуу одоо ингээд хамтдаа ухцгээе гэдэл манай хүнийг түлхээд хамтдаа бассейн руу үсрэхэд барьж авч байсан муухай том төмөр гинжин манай хүний хөлөнд орооцолтоод л унцдаг. Манай хүнийг хайн орж ирсэн найз Наренч яаран ус руу үсэрч ороод хамт очисон ангийн найз нь тэр залууг нь салгаад хөлнөөс нь төмөр гинжний орооцолтоосыг нь яаж ч оролдоо салгаж чадалгүй манай Сэй яг уххийн даваан дээр байхад хэдийнэ өрөвдөлтөйгөр өнгөрсөн хөөрхийн найз Тэёныхын сүнс гарч ирэн төмөр гинжний орооцолтоог нь гаргаж өгснөөр манай хүн ашхүүнийг ам мултархан тэр. Ашхүүнийг инхүү бүх зүйл дуусаж хуучин цагт манай Сэй нааштай найз Нарэ мөн найз Тэён нь найз залуутайгаа тэр дөрөв ямар хөөрхөн ямар дотн найзалдаг байсан тухай гэгээлэг сценээр кино маань дуустдаг.
Нэрэл ийм зөвүүн зохиол бас ийм эвгүй нуглаатай юм чи энэ дитбэл ийм алдартай авахаас яах вэ те. За юу ч гэсэн тоорон 60k-ийнхаа спешиал болгоод та хэд амлсан ёсоор дитбэл буюу өхлийн хонхныхоо 2 ангийг инхүү ярьж өглөө. Бүр цаашлаа 70k, 80k, 90k гэдэл яваад байвал бүрл гой спешиал кинонууд ярьж өгтөл манайха юу их мэдж байгаа штэ те. Сабаа дараад зүсгэлээ сууж байгаарай.